цаана уу хүүхдүүдээ. Зуны нэгэн айгим халуун өдөр жижигхэн холгон нөхрөөгээ яран гүйж байлаа. Тэр маш их яарсан тул архирах чимээгт сонсолгүй урдаа амаа ангаасан байсан ярцаасан шүднүүдийг ч харгалгүй мөргөж орхин дээрээ. Тэр арслан мөргөж орхилоо. Арслан галзууртлаа уурлаж "Чи яаж намайг сэрэж орхиж чадваа? Би яг одоо чамайг идэх болно" гэхэд холгон сандарч "Уучлаарай, намайг битгий идэх үү? Тэгвэл би дараа ямар нэгэн цагт чиний ачийг хариулж өгөх болно" гэтэл арслан "За яах вэ? Би өнөөдөр гэтэл арслан "За яах вэ? Чи намайг жоохон ч гэсэн инээлгсэн юм чинь энэ удаа чамайг өршөө. Дахиж идэх юм бол би чамайг жинхнээсээ идэх болно шүү" гэтэл холгон "Баярлаа" гэд цаашаа явж ирхв. Гэтэл хэдэн сарын дараа холгон ойгоор явж байтал нэгэн архирах чимээг сонсов. Тэр дотроо "Айгуул энэ арслан байх таа" гэж бодтол нэрэл арслан байв. Тэрийг амжид барьж олсоор уйсан байжээ. Арслан тэрнээсээ хөдөлж чадахгүй архирж өвдсөөр байлаа. Холгон ачийг хариулна гэсэн болохоор очоод хамаг чадлаараа л тэр олсыг нь шүдэрээ мэрв. Хэдэн минутын дараа солилцжээ. Тэгээд арслан баярлснаа илэрхийлж "Баярлаа. Чи миний ачийг нэрэл хариуллаа. Би чамайг жижигхэн гэж хэрэггүй босжээ" гэж хэлв. Энэс цаашдаа тэр хоёр сайн найзууд болж амар сайхандаа жаргав. Тэгэхээр өнөөдрийн минь жичнаар нэг хоёр ихэр хүүхэд ирсэн байна. Тэгэхээр та хоёрыг чи нэрийг хэн гэдэг лээ? Гигэнэ цаамаа. Тэгтээ би тарыг Аманга гэдэг. Жинхэнэ нэр нь үү? Аха. Ананго. За. Хоёроо. Ой, хөөрхөн октод хараад би бүр ангайцсан зогсож шин. Би ч гэсэн намайг бөөрө гэдэг. Намайг мөөрэ гэдэг. Та хоёртай танилцсантай их таатай байна. Та хоёр ч бит хоёр шиг ихэр юм уу? Тий. Бид хоёр ч гэсэн ихэр штэ. Гэхдээ та хоёр чи ихэр үү?
та хоёр чинь гэтээ өөр өнгөтэй шүү дээ. Ээ тэгтээ ихрүүд бид хоёр чинь эрэгтэй эмэгтэй хоёр болохоор чинь өнгө нь өөр байгаа аахгүй юу? Та хоёр чинь хоёулаа эмэгтэй болохоор яг адилхан юм биш. Би бүр ялахгүй байна. Ээж чи яаж ялгадгийг? Мингээс Шууд хараад уу. Та хоёрын нэрийг хин гинэ? гигэнэ цаамаа тэгтээ би тарын нэрийг аминга гэдгийг. Гигэнэ цаамаа гэдгийг гэрийнхэн дууддаг гэсэн үү? Аха. Тэгэхээр та хоёрын хин нэг чинь Би. Гигэнэ нү? Аха. Би ах нь. бүр ах штэ. Би төрүүлж ихлэ төрсөн. Дараа нь мөөрө төрсөн. Тэгэхээр ихэлж төрсөн ах нь олдог те. Та гэхдээ нэг өдөр төрөө үсттэй. Тэг нэг өдөр нэгээрээ төрдөг байхгүй юу та ээжигээ гидснээсээ? Тэ? Аха. Тэгтээ чамайг ах гэж хэн нотлох уу? Би өөрөө нотлоно. Хөөе. Та хоёр хэдэн настай? Таван настай. Хидэ? 5 настай. 5 настай юм уу? Аха. Удахгүй тэгвэл сургууль дарах гэж байгаа юм штэ тий? Тий. Сургууль дарах гэж байгаа ямар вэ? Гай. Хөөе. Та хоёрын цэцэрлэгийн ангийнхан чинь та хоёрыг андуурдгүү. Андуурдаг. Тийм угаасаа андуурахын аргагүй байна. Та хоёр бүр үнэхээр адилхан юм биш. Хоёроо та хоёр чинь нэр хин гэдэг үлээ? Гигэнэ цаамаа. Гигэнэ цамаа. Гигэнэ цамаа хоёроо та хоёр дуу шүлэг бүжиг мэдхүү. Мэдэн. Дуу. Мэдэн. Тэгвэл дуулаад үзүүлчих. Зуны парасик бэшагантай өнгийн сарансыг инээ шилтэй тарастай мангси саросөлөө захсантай цагийн гиен тоя бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ өөрийн гойрны шуугантай төмөн шууши чигээтэй жарахтай мангси саросөлөө захсантай цагийн үрийн туяа бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ англион цэцгийн дэлбэтээ атай жаргалын алтын заяа Монгол түмний алтан өглөө марасын бидний жаргалын тояа бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ бит бас түнийрэди гэрс наны хүүхдүүдээ гэрс наны хүүхдүүдээ. Яасан гоё дуул юм бэ? Тэгвэл та хоёр шүлэг мэдхүү. Тэгвэл шүлгээ уншаад үзүүлчих. Чулуун тоглоом хүүхдүүд нь чулуун тоглоомоор тоглодог орон хүүхдийн олон байдаг болов үсэг ба наснаас өөрөө хүүхдийн чулуун тоглоом өвдөө хавлаа зулсан намралдаанда үсэн байсан чулуун тоглоом хонгор галдун хадуу бизээ хонтон улаан нь тэмээ бизээ Тарган цагаан нь ямаа бизээ тарган алган үхэр бизээ цагаан цэнгэн ямаа бизээ цагтаа төмөрөө миний сүнгээ орон гэрс минь багтаагүй олохын тагтан багтаагүй оронд үн төлж аваагүй ойгоо хүжүүлсэн чулуун тоглоом. Ямар мундаг юм бэ? Та хоёр чи яг нэг хүн шиг адилхан дуурдаг юм биш? Тэ? Та хоёр бүжиг мэдхүү. Мэдэн. Тэгвэл бүжиглээд үзье. Үгүй та хоёр чин доо мэдэн, шүлэг мэдэн, бүжиг мэдэн ямар олон төрлийн авьяастай сайн хүүхдүүд вэ?
залавч хүнсгсээ тэлмээ намайг дүүсэрсэн залавч хүнсгсээ тэлмээ Надад сэрэх дэрэн дээр чамайг мэдрэхгүй мэдрэмжингүү Надад сэрэх дэрэн дээр чамайг мэдрэхгүй мэдрэмжингүү Чамайг сама сэрэх сэрүүлэхээс чадахгүй нэ Харахгүй ба чадахгүй хацар чин зүр чадахгүй нэ Чамайг сама сэрэх сэрүүлэхээс чадахгүй нэ Харахгүй ба чадахгүй хацар чин зүр чадахгүй нэ Штэ ээж чи яаж ялгадгийг Мингэ. Мингэ ямар минг Эндээ мингтэй. Тийм биш тэгэд мингтэй хэн блэ Цаама. минггүүн Гигэнэ. ингээл ялгачдаг юм биш Хоёр гигээл ялгах юм биш үү? Тэгвэл гигэнэ цаама хоёр тий. Гигэнэ минггүй цаама мингтэй юм байна тий. За Тэгвэл бол ёстой ялахгүй байна. Хараа. Тийм харагдаа. харин тийм. Мингтэй минггүй гэж ялгах хэрэгтэй байна тий. Тэгвэл та хоёр том болоод ямар мэрэгжилтэй болъё гэж боддог вэ? Би л эмт. Эмт. Эм ч юм уу? За, Би л цайпа. цагтаа. Эмч цагтаа хоёр. Ой, иймч болохын юм тийм гоё юм. Эмч болвол хүмүүсийг авардаг байхгүй юу? Байж Аюул би тавьчихнаас- найзуудаас асуугаад байгаа л да. Чи яагаад иймч болохыг хүссэн? Хүний би нөхөр эмдэлдэг хэвтэй. Тийм. Чи хүний биеийг эмчилмээр санагдаад иймч болохыг хүссэн юм уу? Тэгвэл яагаад цагдаа болохыг хүссэн? Хулгайчаа надад гой санагддаг байхгүй юу? Хулгайчуудыг барайл, хүмүүсийн эд зүйлийг нь өгөөл, тэгээд тэр нь гой санагдахаар чи цагдаа болохыг шийдсэн байна те? Тэ. Ястай гой мэрэгжил ах та тий. Та хоёрын найзууд чинь чамайг юу андуурдгоо? Андуурдаг. Юугаар нандах уу? Мингийн харахгүй ахаа. Мингийг харахгүй тэгээд хувцаар нь хувц нь та хоёрын яг хувц нь адилхан өмсдөг тий? Та хоёрын ивэрчи эзэн урах уу? Би та хүн юмтай ивэрэхгүй л дээ. Яагаад? Бид хоёрын ивэр уургаад идэх шүү. Миний хүү одоо захнаад байгаа. Яа тэгвэл штэ. Тугaalцсан юу ивэлтэй ивэр аврадаг. Яа тэгвэл тугаал утаас хань хүмүүс чинь бол тугаал биш хүн басаар авахгүй юу? Би ч адилхан л ургадаг юм болов уу гэж бодсон шүү дээ. Тайлтан ихэрсэн ингээд. Таач ингээд ихэрсэн юм уу? Тийштэй бид хоёр чи ихэр штэ, хоёр ихэр. Тэр ингээд би татчихсан хоёр ихэрс. Тийм байж штэ. Тэгвэл дөрөөлөө нийлээд дөрөв ихэр. Биш ээ. Нэгээрээ хоёр ихэр болох юм те. Гэхдээ л нийлээд дөрөв ихэр. Гэтэ хамтаа төрөөрөөстэй. Дөрөв ихэр болох юм байна те. Тийм байна. Даанч би ихэргүй. Би ганцаархнаа. Ой, ихэр байхын юм тийм гоё идэгэн та хоёр. Би тааштай ихэр уцаас хамтаа тоолдог гоё идэгэн. Ерөөсөө уйддаггүй юу та хоёр? Ууддаггүй. Би хамт тоглодог юм уу? Тийм. Хөөе, нэрээ та хоёрын багш чамайг андуурдаг. Андуурдаг. Ой, та хоёр тэгтээ муудалцдаг уу? Муудалцгүй. Мөрөв дээр хаяа муудалцаад идэгэн штэ. Та хоёр муудалцаж болохгүй шүү. Бөөрөө бид хоёр шиг хизээж муудалцаж болохгүй. Муудалцвал муу зан чанар үүсчдэг байхгүй юу? Тэгдэг гэж шүү бөөрөө минь. За, хоёулаа тэгвэл муудалцах одооноос жоохон нэгэндээ уучлалт гуйж сурыг за. Тэгээ. Та хоёр нэг хаяа муудчихаараа нэгнээсээ хинэн дөрүүлж уучлахгүй хуу? Би Хоёроо тэгвэл та хоёр дуу мэдгүй дахиад мэдэн.
Тэгвэл мааманаш Мэдэн. тэгвэл дуулчих. Мамунай манайд хоёлаа тоглоё. Аав ээж хоёрын авчлан тоглоом биш үү. Марун такия машин барьж авъя. Ном сайн уншия. Ногоо мото тарья. Болцсон уу? Дундаг юм аа. Хөөе, та хоёр Google-тэй кино үздэг үү? Үздэг. Ямар Google-тэй? Мохто. Мөнгө тунх. Тэгвэл мөнгө тунхуу өөр. Гүнжнэр үздэг үү? Үздэг. Миний та Адамаар үздэг. Хатан нарыг бас үздэг юм уу? Аа. Би бас үзэх дуртай ш. Би ч гэсэн. Тэлтэй амир гоё идэг те. Тий, ёстой хөгжилтэй те. Аха. Бүгд манууд нь Адамаар тийм ээ. Тий, бүгдээр одоо тий. Жижиг баринууд байдаг те. Аха. Сарн дүүнэдэг өглөө нийштэйдэг те. Тий. Тэгээд бүгдээр хоорондоо бас тоглоод хөөрхөн те. Аха. Хоёроо та хоёр ёстой хөөрх юм аа. Тэгээд бас бид гурав дээр ирээ зөндөө олон дуу шүлэг сураад тэгээд бас гоё бүжигэсэнд баярлаа. Баярлаа. Баярлалаа хоёроо. Ирээдүйд вэ штэ. Мундаг эмч, мундаг цагтаа болоорой заа юу. За. За. Хоёрт амжилт хүсье. Амжилт хүсье. Тэгэхээр одоо бүгдээрээ үзэгч хүүхдүүдтэй баяртай дараа уулзъя гэд хэлээ. Бүгдээрээ зэрэг хэлээ шүү заа юу. 1 2 3 Баярлалаа. дараа уулзъя. Ичи би танд туслая л та. Минийх ч амар хөөрх юм би. Минийх ээжтэй туслах зөвлөлөө гар нүрээ аваачих заяа. Энд чинь л ээжтэй тусалж байгаа хэрэг заа. Би угаачсан. Би томлоо цай ээж болохын тулд хоол ээж суух хэрэгтэй бидтэй. Тэгэлгүй яд юм би. Минийх ч угаасаа мундаг юм чинь сайн ээж болно. Одоо энэ ээжтэй битээ сатаа олцоо. Түш очиж тоглоо. За. Ичи энэ татын нүмтэйгээ тэндэг нүм байта. Наад хаалч ба. Би шүү 50. Үндгэн татын уу бэти би хилээд өгчөл төө. Гоо марлаа. Ээж нь чамд хэлсэн баха. Ээжтэй битээ сад ол гэж. Чи ээжтэй тусламаар байгаа юм бол битээ садаа ол. Тийшээ очиж тоглол заа юу. Ээж нашлаас хоцрохгүй тань. Хилээд өгчөл төө. Чамайг ингээд сэгсчээд байх юм бол над дэгдэхи чи ёо олно штэ. Тэтэхи гинэ. Тэгэхээр бидэд өдөөбөө тэтэхи чаач идсэн гэсэн өвөө. За тийм ээ тий. Наа өндгөн дотроос чинь дэгдэхэ гарна гэсэн үг байхгүй юу? Тэгээ чамайг ингээд сэгчээ хагалчих юм бол дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Чи ингээд сэгсчээд хагалчих юм бол над дэгдэхи чинь байхгүй болно гэсэн үг штэ. Яах юм чи? Эн чин зүгээр өндөг. Үгүй болохгүй. Та тэтэхи гэж та хэлсэн биз дээ. Хэвээ би өчиг мэдсэн бол хизээс өндөг гэдэггүй байсан. За тайвшраа миний охин. Тэгээс ч хүмүүс чинь өндгийг чанд шарж янз бүрээр нийтдэг юм за. Хүүхдүүдээ ч гэсэн өндөг байхад нь чараад ичдэг бол таны өмнө зогсож байхгүй талаар та бодож үзээгүй юу? Миний охин өндөг хүүхэд хоёр чинь хоорондоо бүр өөр зүйл заа юу. Ойлгосноо?
Өндөг одоо шахаа яг одоо зогсооч л доо. Ой. Та болон юм ээж шүү дээ. Чи яачаад байгаа юм бэ? За. Би чамд арай ярьж учрыг тайлбарлаж өгье за. Ээж надад ажилласаа хоцорлоо. Яаж идний аахын хүн бүхэн өндөг идэх надаас хинж авахгүй дидэх. Зүгээрээ ихтэй өндгийг хүмүүс идэхээс юу юунд хэлвэ? Өндөө чинь тэгэл юм бүхэн төлөөлөл шүү дээ. Гоо сайхан, талах бичэн гээл. Яасан? Ямар аимшигтай юм бэ? Чи яагаад байгаа юм бэ? Энэ татыг дидэх байгаа. Очиж зурагтаа үз. Би өсөөд байна. Үндгэл битээд харин онд нь бүх тоглоомоо өгье. Чиний тоглоом надад одоо чухалж би өсөөд байна гомрлаа. Зурагтаа үз. За юу болсныг мэдэхгүй ч өндөг идэхэ боллоо. Хөөе. Одоо танаар айлгүй битгий аа. Марлаа. Дэлгөнөө. Миний хариханд ачгүй юу? Хөөе дэлгөнөө. Түвч айцсан унтцсан юм уу? Тэгсэн билгүй өрөөндөө ороод таг болцсон шүү. Чи махаа гаргачихгүй яасан юм бэ? Өндөг дууссан юм биш үү? Миний охин дэлгүүр гараад ирэх үү? Бага зү. Өнөөдөр гоо марл надаас өндөг харамлаад нэг л сонирн байлээ. Чача дүүгээ нэг харчаад ирдээ. Навцаа болол та. Одоо танаар айлгүй битгий аа. Харин танаар хуудан дидэх болж гач идэх хийхтэй байна.
Тэгэхгүй бол хүмүүс таныг эзэл байна. Дүүн өрөөндөө хизээ орсон юм. Шалгалт гин шүү. Чи хуцаа аваад ээжсэн бицтэй. Дүүг анзаарч хат яадаг юм бэ? Марла. Минийх ээж нэрсэн хаалга онголгоч. Минийх Марла. Ээж нэрсэн байна. Хаалга. За онголгоорой. Минийх нааши. Энд дотор юу байгаа? Энд Болохгүй. Эднэр аюулгүй унтж байгаа. Хин ээж нь бүтээлхэн зөөлгөн аваад харж идэх хөө. Сэрэхгүй заяа. За. Алло, хин унтжээ? Ап. Оо, яана. Яста уучлаарай минь охин. Ээж нь өглөө ажил руугаа яарад тэгээ охиндоо энэ өндгөн дотор дэгдэхээ байгаагаа худлаа ярьсан байхгүй юу? Ээжийг яста уучлаарай за. Минь охин энэ хараа энэ өндөгчин биш дээ. Ийм хоёр янз байдаг байхгүй юу? Нэг нь болохоор шууд хүнсэндээ хэргэлдэг, нөгөөх нь дэгдэхээ болдог гэдэг. Байхгүй юу за? Ийм олон өндгөр чи яах чагаа? Би эднийг авч байна. Хинээс? Танаас. Яна уучлаарай ээж нь өстой буруу худлаа ярьсан. Намайг уучлаарай за. Гэтэ миний ах өстой мундаг юм аа. Ийм сайхан сэтгэлтэй энэ өндөгнүүдийг ингээ хайрлаад хамгаалаад байж гин гэдэг чинь миний ах өстой мундаг ах юм аа. Тэн өстой мундаг байгааз тий? Тийм ээ. Мундаг байна. Тэгээ хүнсэндээ хэрэлдэг болохоор одоо хэдүүлээ энийг яах вэ? Хөрчөндөө. Өө яг зөв. За гурлаад байл хөрчөндөө хийдэх үү? За тэгээ.